За төслийн менежмент гэдэг зүйлийг ингээд одоо инженер техникийн ажилтнууд ингээд техникийн хүмүүс бидний ажлаас холч юм шиг. За тэгээд ингээд бидний хэрэгэлдэггүй зүйл, огт цоошин зүйл юм шиг ингээд хүлээж аваад ах шиг байдаг. За би ч гэсэн өөр дээр одоо яг анх энэ төслийн менежмент гэдэг зүйлийг сонирхож байхдаа тэгж бодож ирсэн. Бид нар төслийн менежментийг нэвтрүүлэх ёстой байна. Төслийн менежмент гэдэг ийм сайн шилдэг гоё зүйл байдаг юм байна гэж одоо хүмүүст ярьж санал бодлоо хуваалцаж явсан үе бий. Гэхдээ сүүлийн үед юу гэж боддог болсон бэ гэхээр ер нь хараад байгаа вэ гэхээр нотлогдоод тэр нь байгаа вэ гэхээр хэрвээ одоо энд тийм Монголд одоо хаанч байсан барилга барьдаг эсвэл багаараа ажилдаг ажил хийдэг бол тэр багаараа ажилдаг ажил хийгээд нэг юмны ард гарцсан зорилго доо хүртсэн эсвэл үр дүн гаргацсан нэг төсөл хүлээлгээд өгсөн жижигхэн ч болтугай ямар ч одоо тийм овор хэмжээтэй байсан нэг тодорхой ажлын ард гарцсан л бол тэрэн дээр чинь төслийн менежмент хэрэгжиж байсан байгаа шүү гэдгийг бол хүмүүст ингээд анх уулзахдаа ингээд төслийн менежментийн зөвлөгөө сургалт өгөхдөө бол хэлдэг. Тэгээ яагаад тэгж бодож байгаа юм бэ гэдгээ тайлбарлахдаа бид нар одоо Монгол хүмүүс нүдэлчин за тэгээ аман соёл нь хөгжсөн. Энэ бол бидний давуу тал юм аа. Тэгэхээр энэ давуу тал маань биднэрт аливаа мэдээллийг амаар нэг нэгэндээ дамжуулах тийм мэдээллийн хурдан солилцоог бий болгож өгсөн. За нөгөө талдаа амаар дамжсан мэдээлэл өөрчлөгддөг утга агуулгын хувьд бол тухайн дамжуулж байгаа хүнээс шалтгаалаад өөрчлөгдөд явдаг бас сул талтай. Харин энэ одоо суурьшмал бичгэн соёл нь хөгжсөн улс орнуудад бол энэ төслийн менежмент гэдэг бидний нөгөө амаараа хэмжүүлдэг ажлууд төсөл дээр байгаа шүү дээ. Бид нар нэг төсөл эхлэлээ гэхэд ингээд одоо захирал нь ч юм уу удирдлагын сууж байгаад хүмүүсээ өрөөндөө оруулж ирээ. За ийм юм явахаар болсон. Одоо энэ ингэ шүү. Тим зорилготой эцсийн хугацаанд тэт шүү. За чи ингээд энийг хариуцаж ажиллаа шүү гэд хүмүүстэй ярьдаг те. Гэтэл тэр одоо түрүүний ярьсан ажил дүрцсэн суурьшмал бичгийн соёл нь өндөр хөгжсөн орнуудад тэр ярьж байгаа яриагаа зүгээр сайхан системтэйгээр бичээд хөгжүүлээд явуулахыг төслийн менежментийн одоо олон улсын арга техник гэж үздэг юм а гэж одоо хүмүүст бол тайлбарлах дуртай байгаа. Тэгэхээр ингээд бодоод үзвэл бид нар одоо төсөллийн ард гарсан гэдэг чинь төслийг хэрэгжүүлэхийн тулд бодит үр дүн гаргахын тулд баахан одоо оюуны ажлууд хөдөлмөрүүд хийсэн байна. Тэгэхээр би хинтээ яаж харьцах вэ гэдгээ бодхоос эхлээл одоо асар олон процессыг ил гарахгүйгээр тархин дотроо хийж идэг. Харин төслийн менежментийн одоо жишээлбэл PMBOK гайд байна. PMBOK гайдын одоо хуучин 6 дахь хувилбар дээр 49 процесс гэд задлагдсан байдаг. Тэгээд 49 процессын хамгийн ихнийх нь жишээлбэл төслийн удирдамж боловсруулах оролцогч талуудыг таних гэдэг ийм хоёр одоо төслийг эхлүүлэх, зэгцтэй эхлүүлэх процесс байдаг. Тэгэхээр ингээд бодоод үзэхээр түрүүний ярьсан төслийн удирдамж гэдэг нь өөрөө захирал хүмүүсээ дуудаад амаараа чи тэрийг хариуц ингэдэг ийм зорилготой шүү, тэрэн дээр анхаараа шүү гэдэг өгж байгаа нь өөрөө төслийн удирдамж байдаг. Харин одоо тэр олон улсын бичгэн соёлтой газрууд бол тэрийг бичиж аваад тэмдэглээд үлдээхийг санал болгодог. За тэгэхээр яг энийг бичиж аваад тэмдэглээд үлдээснээр тэгвэл ямар одоо давуу тал ашиг гарч ийнэ гэхээр дамжуулж байгаа мэдээлэл чинь өөрөө өөрчлөгдөхгүй учраас тэр нь одоо цаашаага одоо хадгалагдаад улам одоо нэмэлт уншиж байгаа хүмүүс нь тэрийг өөрийнх нь санаагаар баяжуулаад ингээ явсаар хагаад нэг төгс шийдэл хувилбарыг ингээд гаргаж ирэх боломжтой байдаг юм байна. За тийм учраас энэ үчлэгээр би та бүхэнтэй төслийн менежмент гэдэг нь таны одоо тархин дотор болж байгаа процесс байна шүү. Тэгээд тархин дотор болж байгаа процессыг илүү одоо ойлгоход, ашиглахад амар хялбар бүтцтэй болгоод задлаад, бүлэглээд өөр хооронд нь дистаралалд оруулаад тайлбарлаж байгааг төслийн менежментийн одоо процессууд гэж үзэж байна. Тэгэхээр та бүхэн PMBOK гайдын талаар сонирхоод үзээрэй. Дахиад яг хэрэгэлдэг, ашиглагддаг тийм төслийн менежментийн практик зөвлөгөө үйлчлэгээ сургалтыг манай дэвшилтэд аргачлалууд Facebook пэйж рүү чат өчөөд аваарай.